Гэгээ Монгол. Сүрэг цагаан зээр шүүдэр гიშгэн сахилж, сүрлэг өндөр яндан тэхийн ивэр сэрийж, Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж, морин тайртай сайн ир уртын дууг аялаж, үүрийн гэгээтэй уралдан орхины хушууд аялаж, өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж, өтгөн шаргал цайг тоон өргөөлөн самарч, өөлөн ичимийн удам тэнгэрт цацал өргөж, өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа нь тэрэ. Үдий нарны сүүдэр хөлн тушаа нуугдаж, өртөө газрын юмс зэрэглэн дотор бүжиглэж, малын хишигтэй хүүхэд хонион усанд оруулж, манай танайхан бүгдээрээ борцтой цайг аягалж, гэр дүүрэн буурал тамхи нэрэн хуучилж, гэргийн хүүхдийн хооронд цаггүй ажил хөглөрч, нар унсан газраас ногооны үнэр ханхалж, нанчид нэрсэн айлаас охин ааг сэнгэнэж, зулцган жоохон богшроо нисэн буун жиргээд л зунтай жилийн өдрүүд темирхүү л байдагсан. Өдөржин бэлчсэн мал задгай газар хотлож, үдшийн буурал гэгээ толгод дамнан хүүшилж, өнөө болсон явдлыг ам дамжин хуучилж, үүр шөнийн болцоог залуухан хосуу товлож, цүү хаях наадамд үеийнхэн голцоо цугларч, цуутын цагаагч гүүг өвөө багчуулд ярьж, сарны гэрэлтэй салхийг зэлний үхэр хэвж, сайлын хувинтай сүүнд түүхий цөцгийг хөвж, орон Монгол хөдөөд минь орой болж байгаа нь тэрэ. Мичит долоон бурхан тоон арлах цагаар мэндийн гурвалжин өрх, дөрвөлжин болох шөнөөр амаргийн болцоотой өсгүй сэрүү хүн байх тохироонд армаг хүлгийн хазаар айлын шом дээр шаригваа. Үзхээс ихийг үзсэн өндөр настай ижи үүр тэмдгэрэх үеэр өрхөөн даллаж явахдаа хүлгэн эзгүй шом дээрх нойтон хомоолыг үзчихээд хөргөнтэй болох нэ манайх гэж хүүхэн насаан дурсваа. Азийн тэнгэртээ гэгэн Монголд минь айл нэмэх гэж байгаа тэрэ.